Сайн байцгаана уу? Намайг Эрдэнэ гэдэг. Цагаан агаж болгоход бүжигчнэр ажиллаад 6 дахь жилдээ болж байна. Бүжигчин болох зүйл нь бол багаас маань ээж маань суурин тавьсан. Яг зөв бүжгийн урлаг бол гоо зүүн мэдрэмж маш өндөртэй. Бүхний харах өнцөг бас сонсох мэдрэмж бүх зүйлээ амар чухал байдаг. Тэрийг бид нар аль болох хүнд ингээд үзүүлэх, ойлгуулахыг хичээдэг. Тэрийг манай монголчууд маань сайн ойлгосоо гоё эргээр хүлээж авдаг байгаасаа сэтгэл хөдлөлийн маань өндрөөр хүлээж авдаг байгаасаа гэж хүсдэг. Цагаан агаж болгоно жуулчдад болон Монголын үзэгчдэд тоглолтоо танилцуулдаг. Иймэрхүү тоглолтод бол сойрхол ёслол хүндэтгэлийн бүжиг байгаа. 13 дугаар зууны хатад ноёдууд ямар байсан, гоёлж мэдлэн ямар байсан, өргөжлүүлээд олонгууд цамын бүжиг гардаг манад. Цамын бүжиг нь болохоор шарын шашин тал руугаа шашны бүжиг ямар гэдгийг, цамын баг ямар сүрлэг байдаг лээ гэдгийг бас харуулахыг зорддог. Яг одоо тоглогдож байгаа юм бол алтан ятган тойлс бүжиг байгаа. Бид нар бол ятгатай бүжиглдэг. Алтан ятга гэд одоо алтай зүгээс гарсан ятга хөгжмөлтөө. Тэг үзэгчдээ хэлэхэд бол баярлалаа. Ирж үзээрэй. Монголчууд маань ер нь Монгол ардынхаа уламжлалт одоо энэ хүү тоглолтуудыг сайн үзэж явах хэрэгтэй. Хүүхдүүдэд агуулж ирээд сайн үзэж явах хэрэгтэй л гэж